бизнес эрхлэгчдийг дэмжих 2012 оны одоо засгийн газраас гаргаж байгаа төсөв маань одоо нийслэл хотын тулгымцсан асуудал бол агаарын бохирдол. Өнөөдөр ч бид энэ асуудлыг шийдэж чадахгүй байцаар уран 7 цаг ирж утаанаас төр салах үед агаарын бохирдлоос илүүтэйгээр харах дэлгээд байгаа. Өнөөдөр Сүхбаатарын бадар нээлттэй үеэд байна. Энд нийслэлийн 6 дүүрэг оролцож төрөл бүрийн цэцэг сайн байцгаана үзэгчдээ онцлог сэдв нэвтрүүлэг шинэ дугаараа эхэлж байна. Бид өнгөрсөн 7 оныхаа дугаараар цөмийн хог аялал гэж юу болох, түүний хор уршийн талаар мөн Монголд яагаад энэ асуудал яригдж эхэлсэн талаарх мэдээллийг үзэгчдээ хүндээ хүргэсэн. Тэгвэл энэ удаагийнхаа дугаараар бид цөмийн хог аяллын талаарх мэдээллийг үргэлжлүүлэн 2 дугаар хэсгийг хүргэж байна. Бид өнгөрсөн дугаараараа уран олборлож эхлэхэд бидний эрүүл мэнд болоод их дэлхийд маань ямар хор хөнөөлтэй талаар үзэгч та бүхэндээ давчхан танилцуулсан. Гадны улс орнууд уран олборлож түүнээс гарсан хог аяллаа хэрхэн яаж буушилдаг асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байсаар ураны хүдрийг олборлоод дараагаар нь нунтаглаж шүлтээр зэвшүүлэх явцад асар их нутаг шороо чулууны хаягдал гардаг. Ганцхан килограмм цэвэр уран ялгахад 2 кг хог хаягдал гардаг гэсэн тооцоо байдаг. Ингэж бий болсон хог хаягдал тоос шороонд цацраг идэвхт радонхий агуулдаг. Ураны хаяглыг цацраг идэвхжил нь эхний хэдэн сардаа буурч байгалийн хүдэр байх үеийнхээсээ 25 орчим хувиар багаснаа тогтмолжж дараагийн 10,000 жилийн туршид өөрчлөгддөг. Довчхондоо бол уран 238 болон уран 234 изотопын задралын бүтээгдэхүүнүүд бүрэн саармагчтал хэдэн тэрбум жил шаарддаг байна. Хүдрийг нунтаглаж цэвэршүүлж гаргаж авсан нунтаг бодисны 80% нь ураны оксид байдаг. Инхээр уурхайн олборлолт, боловсруулалт, цэвэршүүлэлтийн явцад гарсан хог хаягдал дор хаяж хэдэн 10,000 жилдээ хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөлтэй. Уурхайн хаягдал шороо тоосонд агуулгадах цацраг идэвхжил өнөө маргааштай хүний амь насанд хүрчихгүйч хүний биеийн туслал туслаар хоригдлагцаар хожимын өдөр хөнөөгөө зогсохгүй ур удамд нөлөөлдөг. Дэлхийн хэмжээнд жил бүр 300,000 гаруй тонн цөмийн хог хаягдал гардаг гэсэн судалгаа байдаг. Дахин хэлэхэд эдгээр хог хаягдлыг хэрхэн болох асуудлаа өнөөдрийн хүртэл шийдээгүй байна. Дэлхийн улс орнууд тэгвэл хог хаягдлаа хэрхэн бушилдаг байсан талаарх баримтат киноны хэсгээс үзэгч та бүхэндээ хүргэе. Хэдэн 10 жилийн өмнөөс дэлхийн нийтлэрэн энэ аюултай хог хаягдлыг засварын агуулгуудад хадгалж ирсэн. Одоо хог хаягдлын эцсийн цэгийг хүлээж байна. Цөмийн техник ашигладаг улс орнууд нэг зүйл дээр тохирлсон байдаг. Энэ нь цацраг идэвхтэй хог хаягдлыг газрын гүнд хадгална гэж тохирсон явдал байна. Тэхийн тулд янз бүрийн хөрсний бүтэцтэй газрыг сонгохыг санал болгоод байна. Тухайлбал шаварлаг, давстай, боржин, чулуулаг хөрстэй газар хадгалах хэрэгтэй гэж үзэж байна. Аль ч хөрс өөрийн давуу болон сул талтай. Герман улс хог хаягдлын эцсийн цагаар давстай газрыг сонгосон байдаг. Давстай газрыг өгөхөд инженерийн талаас ямар ч асуудал байхгүй. Гэхдээ давс усан дуусдаг. Тийм учраас цөмийн хаягдлалд хамгийн том аюул учруулж болцсошгүй. Цөмийн хаягдлыг хадгалахдаа хөрсний уснаас бүрэн тусгаарласан байх шаардлагатай бөгөөд хэдэн мянган жил ингэж тусгаарлаж хадгалах хэрэгтэй болдог. Тийм учраас хог хаягдлыг цацраг идэвхтэй бодис гадагшлуулахгүй савнд хийж газрын гүн рүү өрөмдөж нүх гаргаад үүнийг бүхэлд нь бетондож битүүлэх хэрэгтэй. Дараа нь ус нэвтрүүлэхгүй тулд торхон гадуур нь дахин зэсээр бүрнэ. Дахин хөнгөлөө бүхэлд нь бетондож, цацраг идэвхтэй туяа гадагшаан ялгарахгүй, гаднаас ус болон өөр бусад зүйл нэвтрэхгүй болгож бетондов. Ирээдүгэн харъя. Хэдэн 10 жилийн дараа энэ байгууламжийг буулгая гэж бодъё. Харин үлдсэн байгалийн жамаар болно. Энэ эцсийн хаягдлын цэг хязээ нэгэн цагт газрын тос болон ашигламалтмалын эрэл хайгуулын талбар болох эсгүй гэдгийг мэдж байх ёстой. Энд цөмийн хаягдлын эцсийн цэг бий гэдэг нь дараа үеийнхэнд тодорхой байх ёстой. Тэнд хог хаягдал болсон тухай ямар технологиор булшилсан өнөөдрийн технологийн талаар хэдэн 100,000 жилийн дараах ирээдүйн хүн төрлөختөнд хэрхэн мэдэх вэ? Цацраг идэвхт хог хаягдлыг хийсэн сав нь 500 жилийн хугацаанд давс болон бусад нөлөөнд өртөж эвдэрч гэмтэхгүй гэж үзэж байгаа.
Сав эвдрэлээч гэсэн түүний гадна талаар бүрсэн бетон болон чулуулаг давхарга нь цацраг идэвхтэй хийх гадагш нэвтрүүлэхгүй гэж үзэж байгаа юм. Зэсторхонд хийж боржин чулуун давхаргаар бүрсэн хаягдал 200 мянган жил хүртэл найдвартай гэж үзэж байгаач инженерүүд өнөөдөр баталгаа өгч чадахгүй байна. Манайд цөмийн холбогдлолтой ямарваа нэгэн асуудлыг эрс эсэргүүцдэг нийгэмлэг бүлэнгүүд нэлээд хэд байдаг. Тэд Монголд барих гэж байгаа атомын цахилгаан станц болон уран олборлох уурхай цөмийн энергийн асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Мэдээж эрх мэдлэлтнүүдийн гаргасан алдаатай шийдвэрийг эсэргүүцэж нийгэмд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж үнэн зөвийн төлөө бас явдаг хүмүүс л яалтчгүй иргэний нийгэм төрийн бас байгуулгын тэдэнд ирээдүй хойч үеийнхэн төлөө эх орныхоо төлөө хардах эрх хангалттай бий. Манайх цөмийн эрчим хүчний тухай хуулийг 2009 онд баталсан уран хайгууд ашиглалтын лицензийг цөмийн энергийн газраас олгодог. Урд нь бол ашигт малтомлын хэрэг эрхлэх газраас өгдөг байсан. Одоогийн байдлаар энэ оны 4-р сард цөмийн энергийн газраас авсан лавлгаагаар 109 цацраг идэвхтэй ашигт малтомлын туцгаа зөвшөөрөл олгогдсон байна. Ерөнхий сайд асан Батболд Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан зоригт гадаад хэргийн сайд асан Зандан шатар тусгай үүрэг гүйцэтгэгч унраанаар Монгол цөмийн хог шар болох гэрээ хилцээр хийсэн нь үнэн худал мэддэггүй мэтгэлцээр байсныг үзэж та бүхэн мэдэх бах. Гэтэл энэхүү гэрээ хийсэн гэж цөмийн энергийн газрын дараагаас инх бат хэлсэн байдаг. Монгол улсын 2013-аас 17 оны хөтөлбөрийн хуучин засгийн газар баталж уг хөтөлбөрт Дорногов аймгийн Даалан жаргал нь Дорнод аймгийн 3 болог Мардай тосгонд хог хаягдлыг хадгалах, боловсруулах, буйжлах байгууламжийг хувийн хөрөнгөөр байгуулна. Улаанбаатарын алдартлогоо Зацраг идэвхт хог хаягдлыг хадгалах, боловсруулах, буйжлах байгууламж болон радиохимийн лабораторийг улсын төсвөр оруулна гэж энэхүү төслүүдэд 56.7 тэрбум төгрөгийг баталлаа. Үзэгчдээ эко телевизийн сурвалжлах хэсэг яг одоо Улаанбаатар хотоос 24-ийн товчон өнгөрөө Төв аймаг явах замд байдаг Алдар толгой гэдэг газар хурж ирээд байна. За энд ирсэн учир юу гэхээр засгийн газар 2012-оос 2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөртөө Алдар толгой гэдэг энэ газар одоо цацраг идэвхт байцын хог хаягдлыг боловсруулах, буйжлах байгууламж болон одоо радиохимийн лабораторийг улсын төсвөөр барина гэж тодтоо заасан байгаа. Яг энэ газар хурж ирэхэд бол энд бол ерөөсө хотоосоо хоол биш. Ингээд харахад бол шинэ баригдсан спорт зогсолбор буян тухай харагдаж байгаамаа. За энэ хашааг бас үзэгч та бүхэн харж байгаа юм. Бүр том талбайтай энэ хашаа барьсан байна. Ингээд энэ миний бодож байгаагаар бол одоо энэ байгууламжаа энэ хашаан дотор нь барина гэж би бодож байна. Ер нь бол хотын төвдөө ингээд ийм хотын иргэдтэйгээ ойрхон ийм газар ийм байгууламжийг барих нь зөв буруу юу гэдэг асуудал бол гарч ирнэ. Энэ Зацраг идэвхт бодис маань бол маш хортой агаар ус хөрсөөр бол хүний биеийн чингэж бүр цаашлаад хүний удам генд нөлөөлдөг юм асар их хортой бодис байгаа. За ямар ч тач энэ хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг бол Батболдын засгийн газар баталсан. Одоо харин шинэ засгийн газар маань энэ мөрийн хөтөлбөрөөр явах уу эсвэл үгүй юу гэдгийг бол бид сайн мэдэхгүй. За энд ингэж ийм байгууламж ийм хоттойгоо ойрхон барина гэдэг маань бол иргэд бидний цаашлаад амьдарч байгаа орчин агаар байгаль ихтгэл маш цөрөг үр нөлөөтэй бас хүний эрхийг маш ихээр зөрчиж байгаа юм аа. Юунд ингэтлээ улааш дараагийн 4 жилийн төсөв хөрөнгийг баталж байгаа юм бол бүрэн эрхэнд дуусгар болсон Монгол Ардын намын засгийн газрын энэхүү хөтөлбөрийг шинэ улсын их хурал батлаад үргэлжлүүлээд явахгүй байлгуудаа хэмээн иргэний нийгмийн байгууллагууд итгэж бас гайхаж хүлээж сув. Тэгээ одоо бид нэр Алтан уян сайттай манай иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн өмнө санаа бичиг солилцсон. Тэн дээр бол одоо ураны олдворлалтыг бол зогсооно атомын цахилгаан станц барихгүй гэсэн. Бид нар одоо ингээд шинэ засгийн газар бүрэлдээд ирэхээр тэрнийхээ асуудлыг бас шаардах болно. Мөн улсын их хурлын эмэгтэй гишүүдэд бид нар бас санам бичиг өгөөд байгаа. Энэ асуудлыг одоо эмэгтэйчүүд анхаарал даваач гэд. Тэгээ манай Монгол шиг юм хуурай нөхцөлтэй газар одоо ингээд уран олон газар ингээд олдворлоод ирэхээр тэр тоос шороогоор дамжаад тэр Зацраг идэвхт бодис бүхэл газруудад тархах аюултай тэгээ бэлчээр хордно бэлчээрийн одоо мад байна мадын махсуу гэх мэтэр ингээд Монголдод ирээдүйд амьдрах орчин байхгүй тэрийг одоо сайрамжуулахгүй тэгээд уран та бүхэн мэдж байгаа уран булчаан цээзигээд 24 мянган жил 1 сая жил болох стабууд нь хортой хിവэрэл байдаг гэдэг ийм одоо хизээч тийм ээ нөхөгдөж болшгүй гай гамшиг руу Монголын цөөхөн ард түмнээ зүтгэх хэрэг байгаа мó ямар эрх ашиг байгаа юм бэ гэдгийг өнөөдөр шийдэх хэрэгтэй. Монгол улсад ямар ч эрсдэл гардаа гэсэн энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Бусад ураантай холбоотой ер нь бол энэ олгогдоод байгаа уул уурхайн 4000 лицензийн гэсэн асуудлыг өнөөдөр шийдэх хэрэгтэй. Урд өмнөхөөс нэлээ эрс
шийдэмгий зориг гаргаж гэдэг юм одоо тийм энэ бол ард түмнийхээ эрх ашигын төлөө улс үндэстнийхээ эрх ашигын төлөө шийдэх ийм цаг үеэр ирээд байна л да. Одоогийн байдлаар 109 лицензийн зөвшөөрөл байгаа бөгөөд сүүлд олгосон 8 лицензийг оруулахгүйгээр 101 лицензийг авч үзвэл 96 лицензийн зөвшөөрлийг гадныхан эзэмшиж байна. Үүнээс нэр зохиж дурдвал хамгийн их лицензийг эзэмшиж байгаа Франц улсын Areva Group Cogeco хувьцаат компани 27 лицензийг эзэмшиж байна. Нидерланд улсын MCUC Resources хувьцаат компани 24, Garavima хувьцаат